Улсын их хурлын дарга инх бол улсын их хурлын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хурлаанаар сонгуулийн хуулийг хилцүүлэхийг онцлсон. Ингэснээр гацаанд ороод байсан сонгуулийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг төрийн байгуулалтын байнгаараа болон улсын их хурлын чуулганы энэ 7 хоногт багтаан хилцэн эцсийн шийдвэр гаргахаар болж байгаа. Хуулийн хугацаанд багтааж буюу 2016 он гарахаас урьдчилан сонгуулийн тухай хуулийг батлах шаардлагыг улс төрийн 21 намын дарга гишүүд дэмжигч шаардсан улсын их хурлын дарга инх болоод удаадараа алтан бичиг хүрүүлсэний эцэст өөрчлөлт оруулахаар болж байна. Ажлын хэсэг 3 удаа хуралцсаны эцэст өнөөдөр зөвшөөрлөж хүрчээ. Монгол Ардын намын зүгээс их хяналтын тооллогыг түлхүүтэй тавьж байгаагаа онцолж байгаа. Айл талдаа жоохон буулт хийгээд ойлголцол хүрээ гэдэг дээр явж байна. Нэгдүгээрт бол автоматжуулсан системийг машинаараа тоолъё. Давхар одоо гараар тоолъё гэдэг саналыг бол Улсын хурлын Ардын намын бүлэг гаргасан. Тэгээд энийг бол ер нь бол 50% нь хувь хүртэл одоо 50% нь бол гараар тоолъё. Тэгж баталгаажуулъя гэдгийг бол ажлын хэсгийн түвшинд бол бас ойлголцлын түвшинд явж байна. Тэгэхдээ одоо яг гараар тоолсон дүнг эцсийн дүнг гэх үү? Эсвэл автоматжуулсан машины дүнг эцсийн дүнг гэдэг үү гэдэг томьёол дээр бол одоо бас нэлээд маргаантай байна. Ер нь бол сонгуулийн ерөнхийдөө энэ асуудлаа бол тодорхой шийдээд явах нь зүйтэй. Мэдээж гараар тоолох үед 50% тоолох үед тодорхой асуудал гарах юм бол тэрийг сонгуулийн ерөнхий хороо тухайн үед бол одоо хууль нийцүүлээд асуудлыг шийдвэрлээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. За хоёрд бол сонгуулийн явуулах тогтолцооны асуудлыг бол 28 бол бүсчилсэн хэлбэрээр явъя. 48 бол томсгосон одоогийн байгаа тогтолцоогоор явах нь зүйтэй гэсэн ийм санал дээр бол чирч байна. Одоо оруулж ирж байгаа систем маань энэ 28 хүн жагсаалтанд жагсах 28 хүн маань бас тодорхой хэмжээнд тойрог дээр үүрэг хүлээхээр л оруулж ирж байгаа л да. Тэгэхээр одоо нийслэл Улаанбаатар хотод гэхэд яг тухайн дүүргээс нэр дэвшиж байгаа хүнээ дуулаад жагсаалтанд орсон 8 хүнийг бол нэрсэн жагсаалттай нь цуг одоо намынх нь нэрийн ард тавьж өгөхөөр ийм байдлаар бол сонгуулийн хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байгаа. Ажлын хэсгийн түвшинд сонгуулийн үр дүнг баталгаажуулах хяналтын тооллого тойргийн бүсчилсэн хэлбэрээр хуваах асуудлуудыг тусгасан байна. Бид нар бүсчилсэн хэлбэрээр 28 тойрог явуулъя. 28 одоо нөгөө намын жагсаалтаар сонгогч 28 байна шүү дээ. Тэрийг бүсчилсэн хэлбэрээр явуулъя. Тэгэх юм бол эргээд одоо сонгогдсон гишүүн нь тухайн бүс нутагтаа ажиллах. За бас санал өгж байгаа иргэд ч гэсэн маш одоо 28 хүнд биш. Тодорхой бүс 5 хүнд ч юм уу тийм ээ. Зарим бүсдэр 8 хүнд саналаа өгнө. Тэгээ ингээ явах юм бол бас хаана бас сонгогч сонгогдож байгаа улсын хурлын гишүүний хоорондын харилцаа холбоо хамтын ажиллагаа сайжрах юм аа, эрх холбоо сайжрах юм аа, энэ утгаараа бол бүсчилж явуулах нь зүйтэй юм аа гэсэн ийм санал дээр бол намууд нэгдэж эхэлж байгаа. Машинаар бол 100% тоолно шүү дээ. Энэ дээр бол аль ч намын бүлгүүд бол харилцан зөвшөөрлөд хүрсэн гэж ойлгож байгаа. Хамгийн гол нь баталгаажуулсан хяналтын тооллогыг яаж хийх вэ гэдэг дээр л асуудал гарч байгаа. За манай намын бүлэг дээр бол 50 хүртэлх хувийг баталгаажуулан одоо суглааны үндсэн дээр тоолох боломжтой гэсэн хөлбөрөөр оруулъя гэж байгаа. Улс төрийн намуудын өргөн барьсан хуулийн зүйлүүдийг ажлын хэсэгдээр нэгтгэж харилцан зөвшөөрлөжээ. Энэхүү сонгуулийн хуулийг улсын их хурлын чуулганаар энэ 7 хоногт багтаан хилцэн батлах юм.